явах шиг байна. Окей. Сайн уу? Ану байна. Тэгэхээр өнөөдрийн видеоор би та нартай нэг туршилтаа хуваалцъя гэж бодсон. Юу гэхээр энэ оны эхнээс би гэртээ өөрийн гэсэн кофений машинтай болсноос хойш миний яг кофений хэрэглээ бол нэмэгдсэн юм шиг санагдсан. Тэгэхээр кофений хэрэглээ нэмэгдэхийн хэрээр бас нэг гардаг сөрөг хүчин зүйл нь одоо сөрөг үр дагавар нь юу вэ гэсэн гэхээр шүд шаарлах гэдэг. Би сүүлийн саруудад яг анзаарч илаа л да. Миний яг шүдний ингээд өнгө айгүйх гундаад ерөөдөө шаарлах хандлагатай болж ирээ тийм. Аятайхан яг хүссэн өнгөтэй, гоё өнгөтэй бол байхаа болж ирэх шиг болно лээ. Тэгээд судлаа л да. Ер нь энэ өнгийг яаж цайруулж болдیں۔ Гэрийн нөхцөл болох уу, эмчтэр очих уу, хамгийн үр дүнтэй арга нь юу, гэрийн нөхцөлд яг эмчтэр цайруулдаг шиг арга хэрэгжилж болох уу зэргийг ингээл тушаад үзэхэд ер нь бол хамгийн үр дүнтэй, хамгийн өгөөжтэй одоо жишээ нь хамгийн efficient гэж хэлээд байгаа. Хамгийн үр дүнтэй арганы харгуй шүдний эмчилэл хандах юм байна. Тэгээ би өнөөдрөөс зүгээр яг шүдний эмнэлэг рүү яваад яг ийм шүд цайруулах эмчилгээг өөрийнхөө шүдэн дээр хийж эхлэе гэж бодлоо л доо. Тэгэхээр дараагийн ийм ингээд амны хөндийн эрүүл мэнд цаашлаад мэдээж эстетик буюу одоо гоо сайхны сонирхолч гэсэндээ энэ дээр бас байгаа. Тэгэхээр яг ямар үр дүн гарах нь та нартай хуваалцъя гэж бодлоо. Нэг удаагийн бол зүйл хийгдчихдэг юм бэлээ. Өмнөх үүдүүдэд судалж яхад эхний имчилгээгээ бол нэг удаагийнхаар хийгээч дараа нь бол дандаа байн гэртээ бас ингээ нэг юм араас нь 7 хоног шахуу 2-7 хоног орчим ч юм уу бас хэрэгэлдэг юм байна л да. За тэгэхээр та нар шүдээ цайруулъя, шүдний эмнэлэгт энэ тухайга хандъя гэж бодож исэн ч гэсэндээ судалгаагаа хийгээгүй байгаа бол энэ видео тэр судалгаа хийгд чинь тусна гэж найдаж байна. Энэ видеоны төгсгөлд миний шүд бит хоёр илүү дээр болсон байх байх гэж найдаж байна. За тэгэхээр явцгаая. За шүү за арилсан байна. За. Ерөөдөө жоохон чулуугаас түлхэх хэрэгтэй байна. Ер нь жоохон өнгөл цэвэрлэчээ тэгээд зөв за. За. Эндээс нь авч тоо 40 тэг 36. За. Жоохон гэж. За. Энэ бол гайв байна. Одоо нөгөө шүдний уцаа ингээ гүйлгэнгүүтээ би чондоошоо хоёр дэшиг ингээ хавирж байгаа штэ. Тий. Тэр буйл руугаа ер нь хэр оруулах нь зөв юм бэ? Буйл руугаа юу? Аха. Буйлны керма гэдэг байгаа за. Тэгэнгүүт одоо ингээ оруулна штэ. Харцаагаараа орууллаа. Нэг гурвалжин хэсэг бод. Өөрөөс өвдөх хэсэг байхгүй. Ингээ орууллаа. Тийм байгаа. Чүчүүд. Дарж ерөөсөө болохгүй буйл руугаа ингээд маш ингээд зөөлхөн гаргах хэрэгтэй штэ. Тэгэхгүй дараа цус гаргаад ах юм бол чинь эргээгээ буйлаа гэмтэх болчихдог байхгүй. Ингээд ингэж яхад ерөөсө тарахгүй байх хэвээр. Одоо ингээ харахад ч гэсэн юм гарч байгаа. Ингээд энэ бохироо ерөөдөө ингээд нэг ахын шинэ ингээ авах хэвээр байхгүй. Тэгээ нэг талдаа цэврээ хараа шүү дээ. Тэгээ энэ талдаа ч юм ингээ цэврээ хараа чинь. Энэ талд нь бохироо. Тэгээ гүйлгээд ах юм шүү дээ. Тий. Тэгээ ингээ явлаа. Ингээ авлаа. Ингээ доогоор нь авлаа. Ингээ энэ бохируулчаа. Ингээ давлаа энийг гаргахлаа. Тийм. Тийшээ явлаа. За ангаагаараа. Хилэн наашаа гаргаарай. За. Уруулаа суллаарай. Уруулаа сулхана болоорой. Ангааж байгаа. За. Тэгээд дараа хэрэхт нь гоё чулуугийн түүжийг за. Сая ингэж уцаар яасан жоохон торж гин. Ер нь чулуутай байна тийм байна тий. Окей. Энэ дээдл нь доотлол нь байна тий. Оо аа. Ха. Аа. Ярахад бол зүгээр байна тий. Ярахад бол зүгээр.
Үнсээ ингээд тэрвэд дарж байгаа юм шиг тийм. Хоол идэхээс бас үдээ болно за. Өөрөө завтаа цагтаа зөвхөн нь шүү дээ гэрийн цай болохоор тийм. За бүтээгдэхүүн болохоор Америкийн Novolasnes гэдэг Ultradent компани Novolasnes гэдэг цайруулагч байсан байгаа шүү заа. Ойролцоогоор 8 хавцаа шүү дээ тийм. Энэ болохоор яриа цагт 8 хавцаа байна за. 8-9 хавцаа байна. Энийхээ 8-9 хавцаа гэнэ шүү дээ тийм. Тэгээд стартын шийд тийм. Эхлснийгаа бичээд дараа нь дууссан авчихна. Үүдээ 8-9 хавцаа. Ер нь бол 8-5 гэхэд 7 4 5 багадаа штэ. Бүр таас маш сайн идэвхтэй зүүж чадвал нэшэж чих боломжтой за. 3 очиж яарна гэх юм. Нэг рүү чиж магадгүй. Тийм, паалагын доторх гадаргуу байдаг байхгүй юу? Тэгэнгүүт пероксид гэж бодис чи өөр энэ паалан руу ихтэй нэвчээд энэ доторх өнгийг чинь цайруулж өгдөг байхгүй юу? Энэ чинь паалан, энэ доторх дентингийн гадаргуу байгаа. Дентиний гадаргуу чи өөрөө шүдний өнгийг тодорхойлж өгдөг байхгүй юу? Тийм. Тэгэхээр дентиний түвшинд хүртэл үйлчилж өгнө гэсэн пероксид гэдэг бодсон. За энэ одоо энэ орчин үеийн одоо энэ юу нь болохоор яадаг вэ гэхээр их хүмүүсүүд нөгөө буруу ойлголттой гэдэг чинь одоо паалан маань гэмтэх үү, эсвэл паалангаас зорох уу цайруулах гэдэг. Гинтэх зорох гэсэн юм бол байхгүй. Яг уу гэхээр яг бүтцний ер нь өөрчлөлтөнд оруулахгүй. Эхлээд болохоор баг зэрэг одоо сэрвжүүлж өгөх гэсэн пааланг. Тийм. Тийм учраас жоохон янгин сэнгэндэг байхгүй. Мэдээ юу ясны сариулсны дараа сариулах үед ч юм уу тий. Тэгээ тэр нь бол тодорхой хугацааны дараа өөрөө аянд алга болно. Гэхдээ зарим хүмүүст ерөөсөө сэнгэнэх мэдрэмж төрөхгүй. Тэр нь яадаг вэ гэхээр таны тухайн шүдний хатуулга гэдээс хамаарч байгаа. Хэр зузаамлаа гэдээс хамаарч байгаа байхгүй. Тэгээ нэг цэг тавиал явчихын за. Тэгээ ойролцоогоор энэ бодисоо чи 3 хоног гэж бодсон шүү заа. 3 удаагийн хэрэглээ. Тийм, дээр дор 3 удаа хэрэглээ тий. Одоо ингээ 35% агуулмжтай шүү дээ. Ер нь бас хэрцэнгуй өндөр гэдэг байгаа. Уршаад ингээ үзчихэд одоо жишээ нь ийм 35% өндөр агуулмжтай ийм цайруулах бүтээгдэхүүнүүдийг зөвхөн одоо шүдний эмчээс авч явах боломжтой тий. Шууд over the counter гэдэг өөртөө авах болохгүй үстэй тий. Энд чи дандаа яг мэрэгжлийн эмчийн үгээр л зохицуулалттай зүйл гэдэг тий. Тэгээ дээрэс нь бас одоо амар цооролтой байх үеийнүүд нь зүүчих юм бол энэ сэргэжүүлээ цоорлыг улам цаашаа явуулах ч үгүй юм те. Бас аюултай учраас тийм шүү дээ те. За ингээл зүүчих юм. За хазч бол. Одоо нөгөөдхийн би зүг яаж зүсэх үү? Чи өөрөө одоо яаж зүсэх вэ? Оо яг болж. Одоо чардан дэс жингээс. Зүг. Магадгүй хата амар итгэх мэдрэх хүн байвал баг дооцтойгоор удаан цаг зөөсөн илүү зүг. Тэгээ хаа өөрөө тийм байвал 35-аас солиулж авч болно 15. Нара миний шүд. Гой шүттэй гэж байна. Яг ч шаарсан болохоос хэлбэн гоё байхгүй. Одоо тэгээд гой цав цагаан болгоод Hollywood smile. Hollywood smile шин заавал шүдийг засах хэлэхгүй шүү дээ. Өөрийнхөө шүдийг гоё болгохыг өөртөө гоё тохирсон гоё болгохыг хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр цайруулагчаа зүүснээс хойш ахны нэг цаг өнгөрсөн байна. Хэдийгээр ингээд шүдэн дээр би юу байгаа юм баг хардахгүй байгаа ч гэсэн аманд юм байгаа болохоор ингээд ярианы хэв маягт бол өөрчлөлт оруулж ин жоохон хилээ хазж байгаа юм сонсогдож байгаа бах тий. Тэгэхээр би энийг авах гэж байна. Тэгтээ өөрийнх нь гэрт нь хийчихье гэж бодоод дотроо олын гэртээ байсан шүү дээ. Тэгэхээр окей. Окей. За жижиг бол угаах хэрэгтэй. Гелийн жашгиж орхгүй гэж байна. Угаачих ирээ. Хой. Зэм. Ятаж угаачлаа. Өөрийнх нь нэг syringe буюу энэ шприцийнхаа нэг удаад 3-1-ээс 2-1-ийг нь бол хэрэглээрэй гэсэн байна. Минийх бол би ямар тач нэг 3-1 хүрэхгүй орчмыг нь хэрэглэсэн. Бараг 4 барлаг бараг нэгээс нь гарчих واخа гэж хэлж байна лээ. Харж илээ нэгээс бараг 3 гаргаад ч юм хэрэглээд явчих واخ. 10% агуулмжтай хийг нь бол шүнжэнгө одоо унтж явахдаа буюу 8-аас 10 цагийн хооронд зүүн. За 15% агуулмжтай буюу ийм ягаан өнгийн
штэ байгаа. Энийг нь 4-өөс 6 цаг 20% агуулмжтайг нь 2-оос 4 цаг. За энэ 35% агуулмжтай энийг бол 30-аас 60 минутын хооронд зүгээд 45% агуулмжтайг нь 15-аас 30 минутын хооронд зүгт юм байна. Тэгэхээр энэ opalescence яг бол ийм олон янзын гээлээр бол хийдэг юм байна л да. Минийх нь бол 15 болоод 35% хувилбарууд нь бол багтаж ирсэн. Нэг тодорхойг нь харуулаг байгаа байлуу. 35% дөрвөн шихэг 15% 3-тай энэ эмзэгших юм бол хэрэглээрэй гэж хэлсэн. Окей. Эхний удаагийн хэдүүлээ явчлаа. Өчигдөр би энэ трейнүүд дээрх пероксидо олуугаад цэвэрлсэн. Өнөөдөр 2 дахь өдрийнхөө цэвэрлэг хийх гэж байна. Энэ трей зүгөөс өмнө цаанаас нь өгдөг флоридтай шүдний оогоор бол ихэд угаах шаардлагатай. Яагаад тэгэхээр надад хэлж өгсөн флорид бол шүдний яг гам буюу гам бишээ. Enamel буюу нөгөө паланг нь улам бүр зузаатгаж үг сайжруулт юм байна л да. Тэгэхээр тэрийг бол хэрэглэхийг бол зөвлөдөг юм байна. Тэгэхээр паланг юугаа бэлдээ. Трей бэлдээ. Доотлих нь орчлоо. Одоо дээдлийнх нь. Цаас нэг трейн дээр айгүй юм баг багаар тэмдэх одоо жижигхэн цэг тавих хэрэгтэй юм байна. Окей. Одоо ингэ 30 минутаас 1 цаг. Тэгэхээр юутай 1 цаг тавьчих. Тэрнээс өмнө авмаар санагдах юм бол авч болно. 1 цаг. Нүуний карбамид пероксид эсвэл hydrogen peroxide гэсэн хоёр янзын нөгөө оксид байд юм байна л да. Apparently this is carbamide peroxide тэгэл. Хандаа эмчнаатай нь хэлжсэн яг шүд нь өөрөө хэрвээ өвчлөлтөө ч юм уу те эмзэг байх юм бол иймэрхүү эмчилгээнүүд улам бүр хүндрүүлдэг биш нөгөө өвчин өгдөг гэх юм уу. Тэгэхээр давхар нийлээд би бас зөвхөн шүдэд цайруулаад зогсохгүй давхар эмчилгээнүүд хийгээд явцсан байгаа. Хамгийн ихний өдөр бол та нар харж байсан энэ хойтлын араануудыг ломбдож бас янзалсан бол өнөөдөр бас нөгөө талын зарим эмчилгээнүүдийг бол хийхээр болсон. Шүд цайруулах процесс эхэлснээс хойш хэдэн хоног ч өнгөрч байгаа юм дээ. Энэ доор эсвэл энэ доор тоогоор харуулчих. Одоогийн байдлаар ер нь харахны бараг 4-3 тонн цайрсан баг шүү гэнэ гоё. Ингээ харуул. Гэтэ илүү яг цайруулах процесс дууссаны дараа яг эмчдэр очиж жоод хамтдаа хэмжиж үзнэ гэж бодож байна. Энэ нөгөө 15% хэмжээтэй арай зөөлөн мелан гэсэн өнгөтэй пероксид, карбамид пероксид 15% та болохоор омжин 4-6 цаг байршуулж болдог нь. За энэ шприцийг дуусгах ч угсаа би цай амар багаар хэмжээгээр шахаа явж исэн чинь окей. За дээдлэн. Одоо доотлын. Багийн хавцал энэ дөө. Гараж нэг үл биш байна. 2-3 хавцал. Nice. Тэр чинь 6 доор маш тийм маш олон тоо. 1 2 3 4 5 6 7 тооноор ихсэн. Ямар тач яг имчилгээ. Бүтэн сар явсны дараа. Гарч чадсан. Тэгэхэд бүр шунуул нэг рүү орох л энэ. Тэгтээ яг дахиад нэмж болно. Тэгэхээр тэрийг явцын донд яг шүчээ өөрөө байлгасаж байгаа ингээ өнгөө буугаад байна шүү дээ. Ганц 2 жил болоо. Тэгэх юм бол нэг нэмээд яваад ч. Тийм нэг. Одоо энэ бол зөвхөн энд айгу баяртай байгаа шүү дээ. Айгуу баяртай юу? Тийм үү. Уралдаал нүд биш нүүр бор харагдаа. Энэ видеоны хамгийн ихний кадрыг яг энд суугаад авч байсанаас хойш 1 сарын хугацаа өнгөрсөн байна. Тэгэхээр энэ 1 сарын хугацаанд би өөрийнхөө шүдний өнгийг цайруулах, буцаан сэргээх эмчилгээг бол
имчилгээ гээл та. Ийм зүйлийг бол хийлээ. Та нар сая хандаа имчээ сонссон. Яг энэ шүдний өнгөө би 6 сарын хугацаанд ойролцоогоор 6 тонн бол цайруулж чадсан. Үр дүн нь бол харагдаж байгаа байсан та нарт угаасаа. Анх видео хийж эхлэх үед бол би зүгээр анзаараад яг яагаад энэ видеог хийх болсон. Ер нь яагаад яг шүдээ цайруулж эхлэе гэж бодсон. Тэгэхээр видеоны ихэнд би бас хэлжсэн. Оны эхнээс хойш ер нь кофений хэрэглээ нэмэгдээд би шүдэндээ ч гэсэн анхаарлаа хандуулахаа болсон байсан учраас яг тэр маань гэсэндээ гадна талаа өөртөө итгэл ч юм уу ийм зүйл бол нөлөөлж эхэлсэн болохоор өөрчлөе гэж шийдээд энэ имчилгээг бол хийсэн л дээ. Хэрэв анзаарсан бол энэ видеог нийтлэгдэхээс өмнөх яг 1 сарын хугацаанд миний YouTube дээр орсон видеонуудыг үзэх юм бол та нарт ч гэсэндээ анзаарагдаж эхэлсэн байлээ. Нэг видео 2 видеоны доор л хүмүүс шүдээ яаж цайруулаад байна аргаа хилээч гэсэн асуултууд хүртэл орж ирсэн байсан. Тэгэхээр та нар ч гэсэн анзаарэгдсэн байна. Өнөөдөр бас яг очиод эмчээс хэлж ийлээ. Миний нэг өнгөрсөн 7 хоногийн энэ видеог яг орж ирэхээр нь үзсэн чинь шүдчин бүр яг цайрцсан байлээ ш. Уруулын бодогч нь тод харагдаад гэж бигээ хүртэл хэлжсэн. Тэгэхээр яг иймэрхүү имчилгээ хийж гисэн дараа би өөрөө мэдлэхгүй бас өөрөө өөртөө ингээл ихтэй болоод инээмсэглэхээ нэмэгдээл thumbnail зургууд дээр ч гэсэндээ илүү ингэж инээж гараа шүдээ харуулаад тэгэж эхэлсэн. Тэгэхээр яг характер төртлөг өөрчлөлт орж илийн юм гоё шүдэндээ айгу дуртай байхад нөлөөсөн. Би яг өөрөө шүдний яг хэлбэрт айгу сэтгэл хангалуун байдаг. Азар. Гэхдээ энэ жил бол өнгийн ингэж сэргээх шаардлагатай болсон гэхүүдээ. Одоо бол би айгу сэтгэл хангалуун айгу гоё байгаа. Явандаа ч гэсэндээ яг юм шүдний арчилгаа бусад юм өөрийн яг self care буюу өөрийг юм арчилдаг зүйлсүүдийг илүү сайн хийн гэж бодож байна. Магадгүй илүү урт хугацаанд үргэлжилсэн влогууд ч гэснээр та нарт таалагдах байхаа гэж найдаж байна. Тийм болвол тэрийгэ видеоны доор комент хийсгээр бас үлдээхийг хүсье. Би яг энэ шүдний имчилгээг хийж өгсөн хандаа эмчийн Facebook, Instagram хаягуудыг нь видеоны доор тайлбар хэсэгт оруулж өгсөн байгаа. Facebook руу хандвал илүү сайн хариулдаг юм бэлээ. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл байгаа. Instagram хаяг нь бол харьцангуй шинэ байгаа учраас яг дэлгэрэнгүй мэдээлэл тэрэн дээр байхгүй байж магадгүй юутай ч видеоны доор тайлбар хэсэгт оруулаад өгчий. Яг иймэрхүү имчилгээ хийх гэж байгаа бол гэрийн нөхцөлд бол хийх боломжгүй. Заавал эмчийн заавраар шүдний эмнэлгээс бол авч юм пероксидын имчилгээг бол хийх юм бэлээ шүү. Гэхдээ ямар ч миний хувьд бол айгүй сэтгэл хангалуун баяртай байна. Хэрвээ энэ видео таалагдсан бол лайк дараарай. Миний сувг subscribe хийгээгүй байгаа бол энэ доор байгаа subscribe хэрэг монголоор ашигладаг бол захиалах гэсэн товч байгаа. Тэрийг дараад хажууд хонхыг дарчих юм бол намайг шинээр видео оруулах болгоно notification очиж байх болно шүү. Хамт байсанд баярлалаа. Комент үлдээгээрэй. Мөн түншлэн YouTube чамайг миний энэ видеог үзээсэй гэж хүсэж байгаа. Энэ ч юм уу. Баяртай. Дараагийн видеоор ирээд уулзъя.